Welcome to the Essence COHC. Let's go. Түүний зэндааны тэнгэрийн охин ийм жижигхэн урдчилсан шалгаруулахт үзэхээр ирнэ гэдэг. Арай намайг харахаар ирсэн юм биш биз? Хэдий боломжгүй мэт санагдавч Тао Юншогийн дотор ийм нэгэн бардам бодол төрлөө. Энэ олон мянган шалгуулагчид дунд түүнээс өөр хэн анхаарах татах вүлээ дээ. Лиан Чин Ю митийн амьтад түүний хөдийн чигчи хурунд ч хүрэхгүй шүү дээ. Ингэж бодох тусам Тао Юншогийн дотор гал дүрлзэж тэрхүү нууцлаг охины анхаарлыг татахын тулд энэ шалгаруулалтанд бүх хүчээ дайчлан гялалцгаар хатуу шийдлээ. Энэ үед Жан Тан дараагийн заавраагүй. Өөдгүй амьтад өгсөн араатны ганц эврийн дарамтыг тэсэж чадахгүй байж та нар юу хийж амьдрэх юм бэ? Хоол хороож, баас үйлдвэрлэхээс өөр эд шидгүй новшнууд одоохон эндээс зайлцгаа. Та нар тулаанч болох ирэхгүй. Одоо би эхний шатанд тэнцэг шалгуурыг хэлье. Өөрийнхөө хүчээр энэ эврээс 20 насхмын зайд хурж очиод 18-саа авах хугацаанд тэсвэрлэх ёстой. Эвэр рүү 10 асхам ойртох бүрд дарамт 2 дахин нэмэгдэх болно. Хэн нь жинхэнэ хэн нь хулчгаар амтан болохыг одоо харцгаая. Эхэл. Жан таны хөнгөнсөн дуу 10 бээрийн зайд ч тод сонсогдно. Тэр өөрөө эврээс хэдхэн асхмын зайд зогсох мөлтлөө ямар ч түүрдсэн шинжгүй. Ийм чангаар ярьж чадаж байгаа нь хүмүүсийн бишрлийг өөрийн эрэхгүй төрүүлж байлаа. Жан мянгат ямар төвшөнд хүрсэн юм болоо? Магадгүй нийл ягаан цусны төвшнээс ч давсан байх. Лиан Чин Ю ийхүү бодонгоо араатны эврийн зүг алхаж эхлэв. Тэр алхах зуура Юн рүү хялам хийлээ. Өвөг дээдсээрээ гойдогчин явсан тэр муу боол энэ асар их дарамтыг ямар ч түүртэлгүй тэсвэрлэн зогсож байгааг хараад Лиан Чин Югийн дотор маш ихээр дургуутсаж байлаа. Түүнд тулааны авьяас байдрын нэг хэрэг. Аз таарч ямар нэг эрдэнэ олж идсэн нь ч яах вэ гэхэд одоо бүр сүр сүлд хүртэх байна гэж юу? Тэр үнэхээр агуу үйлс бүтээх хүн гэж юу? Байж боломгүй юм. Би л Лиан овгийн жинхэнэ эзэн нь овгийнхоо олон үеийн ерөөд хиймрийг тээж төрсөг хүн. Тэр муу боол надтай яаж тэрсэлдэх юм? Лиан Чин Ю шүд 100 урагшиллаа. Тэр 20 асхам байтугай 15 бүр 10 асхам ойртож чадна гэдгээ батлахыг хүсв. Гэвч дөнгөж 10 асхам асгасны дараа л эврээс ирэх дарамт огцсон нэмэгдэхийг тэр мэдэрлээ. Тэнгэр дэх араатны хийсвэр дүрс улам бүр бодтой болж цус нүүдээр хүмүүсийн сүнс рүү нэвч шовт ширтэж соёон хэдэн мянган дайчныг тас татаж хайсан мэт аимшигт харагдана. Энэ бүхэн Лиан Чин Юуд зүгтах сэдлийг төрүүлж байв. Энэ бол хуурамч, зүгээр л хий үзэгдэл. Лиан Чин Ю өөртөө ингэж шивнсэн ч нуруугаар нь хүйд даасаар л байлаа. Яг л шүн дунд ганцаараа бие засахдаа сүнс байхгүй гэж өөрийгөө тайвшруулдагч хажуугаар нь хар муур гүүхтүдийд сүнсээ зайлтал айдагтай л ижил мэдрэмж байв. Лиан Чин Ю 15 насхам урагшилсан байхад нөгөө талд Тао Юншо аль хэдийн 30 асхмын шугамыг давжээ. Гэхдээ 30 асхам дотор шорох үед тэр ч бас анх удаа дарамтыг бодитоор мэдэрч эхэллээ. Энэ яг ямар араатны эвэр болоод ийм аимшигтай байдаг байна. Тао Юншо хөмсөг зангидсан ч эргэн тойрноо хараад өөрөө хамгийн түрүүнд яваагаа мэдээд сэтгэл нь амарлаа. Тэр тэнгэрт хүүх цагаан хөлөг рүү бардам инээмсэглэн харж дотроо хаширлаа. Гоо бүсгүй минь, чи дээрээс намайг харж байна уу? Энэ шалгаруулалтанд төрүүлэх нь миний хувьд зүгээр л халааснасаа юм авахтай адил амархан зүйл. Энэ бол зөвхөн эхлэл. Ирээдүйд миний гэрэлтэлт улам бүр нүд гэлбэн байх болно. Тао Юншо хамгийн бардам бөгөөд сүрлэг алхаагаар урагшилсаар л байв. Энэ үед тэнгэрт хөөх нисдэг хөдөв дотор цагаан хувцас дохин цонхны дэргэд цай он сууж байлаа. Түүний цай аяглах хөдөлгөөн нь ямар ч хиймэл дүрсэлгүйгээр байгалаасаа л язгууртан мэт маш уран гоёмсог харагдана. Гэвч тэр охин Тао Юншогийн бардам алхааг огтхон ч анзаарсангүй. Тэр энд зөвхөн Юунийг л харахаар ирсэн байлаа. Харин тэрхүү гоо үзэгслэнгийн яг эсрэг талд нэгэн бүдүүн өвгөн хамаг нүрээ тос болгон давстай шарсан дахиа зулгаач. Даруулганд нь жижигхэн хувинтай архинаас шууд л хөхөж байлаа. Мэдээж тэр дахиад Юун хийсэн байв. За яаж байна да? Нөгөө жаарчин шалгаруулалтаа давж чадах нь уу? Өвгөн амаа дүүрэн махта байхдаа бовтном. Хэрв Юун Лин Шинтүүний тасарсан судсанд хачирхалтай мэдрэмж төрүүлээгүй бол тэр энэ хүүхдийн товлоом шиг шалгаруулалтыг үзэхээр эргэж үгүй байсан биз. Үгүй ээ, тэр зүгээр л хөдөлгөөнгүй зогсоод байна. Лин Шинтун хөмсгөө үе ялэг зангидав. Юун яагаад ингэж гүлрөө зогсчихваа? Тэр Юуныг энэ дарамтыг давж чадахгүй гэж огт бодохгүй байлаа.
Хэдийгээр И юунд тулааны авьяас байхгүй нь ойлгомжтойч дөнгөж 12-тайд бие бэхжилт төвшнийг төгс эзэмшиж луу мэт лухших шатанд хүрсэн хүний хувьд энэ эвэрт 20 насхам ойртох нь тийм ч хэцүү зүйл биш байх учиртай. Магадгүй тэр хүү үнэхээр өөрийнх нь өвчнийг ангаах ганц найдвар байж мэднэ гэсэн далд хүсэл Лин Шинтүнд байсан тул И юуныг ингэж арчаагүй байдалд ороосоо гэж тэр огт хүсэхгүй байв. Тэр жаал чин тэгээд хулчгар амтан байсан хэрэг үү? Сүү өвгөн уруулынхаа тосыг арчаад цонхоор шагааж харахад И юун үнэхээр л байранда таг хүссэн байлаа. Мэдээж жирийн хүүхэд энэ авар гараатны хий үзэгдлээс айж өмдөндөө тусаах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ И юун бол жирийн хүүхэд биш шүү дээ. Сонирхолтой юм. Сүү өвгөн доогтойгоор инэв. Жан таны гаргаж ирсэн энэ тоглоом бол Вэн Юун. Жанжин их зэлүүд нутагт тэнгэрт архирах барыг алж, эврийг нь авч, тусгай аргаар жижигрүүлэн Алтанлуу армийн 6 дугаар цэргийн тамга болгосон эд шүү дээ. Энэ удаад зэрлэг янь Мэнлүүн жанжин шалгаруулалтын сонирхолтой болгох гээд цэргийн тамга авчирч тавьсан нь энэ. Сүү өвгөн Вэн Юун жанжинтай маш дотн бөгөөд Алтанлуу армийн дотоод нууцуудыг сайн мэддэг бололтой байлаа. Би тэр муу жаалыг энд оногоонд орж ядагдахыг нь хармаар байна шүү. Бусдыг ядаад байвал ямар сонирхол байх вэ дээ. Өвгөн хорлонтойгоор хөхөрнө. Лин Шинтүн түүний энэ хүүхэд шиг занд хэлэх үг олдсонгүй. Гэтэл яг энэ үед И юун талбай дээрх хамгийн содон хүн болж хувирчээ. Дарамтыг тэсвэрлэж чадах хүмүүс аль хэдийн эвэрлүүд өгсөн бол чадаагүй нь аль хэдийн газар мөлхөж эсвэл зугтсан байв. Талбай дээр зөвхөн И юунд ганцаараа анх зогсож байсан байранда хөшөө шиг зогссоор байлаа. Учир нь тэрээр тэнгэрт архирах барын эвэрдэх асар их энергийг сороход хамаг анхаардаа төвлөрүүлж байсан хэрэг. Яг энэ мөчид араатны эврийн энерги И юуны биед нэвтэрч тэрээр асар их дарамтыг мэдэрч байлаа. Энэ бол жирийн энерги биш. Үгээр дүрслэмгүй, догшин, цуст, бардам эрчим байв. И юуны оюун санаанд өндөр уулын орой дээр зогсоод тэнгэр өөд архирах, тэнгэрт архирах барийн дүрс буулаа. Түүний хөлд түмэн араатан сөгдөнө. Энэ араатан амьд ахуйда жинхэнэ хаан нь байсан бөгөөд үхсэн хойнооч эвэр нь ийм сүр хүчтэй байжээ. Энэхүү догшин энерги нийл ягаан тастад номхруулагдсан хэдий И юуны судсаар гүүхтэй асар их өгдөлт мэдрүүлж байв. И юун галд шатаж буй мэт халж, хамаг биеийн чичирч, духнаас нь хөлс цутхан, уруулаас нь цус шүүрнэ. Энэ үед Тао Юн Шиа аль хэдийн 20 насхмын шугамыг давж ихний тэнцэгч боллоо. Тэрээр өөрийгөө хамгийн шилдрэн хэмээн бардамнаж, тэнгэр дэх хөдөлв рүү харан өөрийгөө гайхуулна. Түүний араас Лиан Чэн Ю 20 насхмын шугамд орж ирлээ. Жижиг овгоос гарч ирсэн хэдий ч ийм амжилт үзүүлсэндээ тэр маш их сэтгэл хангазуун байр. Тэр И юун рүү хялам хийлж хартал өнөөх нь байранда таг хүшсэн хамаг биеэс нь хөлс цутгаж сууд нь товын гарч ирсэн байхыг харлаа. Тэр дөнгөж зогсох төдийдл хязгаартай хүрчээ. Шавартай хотголдсон боол яаж надтай тэрсэлдэх вүлээ хэмээн Лиан Чэн Ю дотроо басамжлан инээгээд цааш урагшиллаа. Түүний хувьд И юун хэдийнэ табломоос хасагдсан хүн байв. Тэнгэр дэх хөлөг дотор Лин Шинтүнч бас И юуныг гайхан харж байв. Багшаа тэр яаж хавэ? Сүү өвгөн хүртэл гайхшиллаа. Түүнийг арай чим арчаагүй гэж бодоогүй юмсан. Одоо яах чаргагүй унаж тусхан дээ гэж тэр бодов. Гэвч тэдний хинэнч И юуны дотор юу болж байгааг мэдсэнгүй. Энэ аимшигт өвдөлтийн цаана И юуны цусан судсууд улам бүр нэгтэрч, яс дотоод эрэхтэн тэрхүү догшин энергиэр цэвэрлэгдэн хүчирхэгжиж байлаа. Түүний хүч асар хордтойгоор нэмэгдэж, ци өдөрдөх төвшний ихэнх шатнаас дунд шат руу цаашлаад орвид үе рүүгээ дөхөж байв. Хэрэв тэр орвид үед хүрвэл Лиан Чэн Юг хурууныхаа үзүүрээр л няцлах болно. Гэвч түүнд нэг зүйл дутагдж байлаа. Энэ их энергийг бурчин шүрмсэндээ бүрэн шахаж оруулахын тулд түүнд илүү их гаднах дарамт хэрэгтэй байв. Тэр өөрийгөө эцсийн хязгаарт нь тулгахаар шийдлээ. И юун шүдэ зуугаад гинтхэн араатны эврийн зүг хүн далхам хийв. Тэр гаднах дарамтыг ашиглаж хүчээр түгшин ахихыг зоржээ. Багшаа тэр хөдлөлөө. Лин Шинтүний нүд гэрэлтлээ. Сүү өвгөн эхлээд голонгуу харж байснаа гинтхэн И юун руу дахин нэг нягтлан хараад нүдэнд нь гайхширлын оч гэрсхийх нь тэр. Бусад шалгуулагчдтай харьцуулахад И юуны алхаа маш хүнд удаан байлаа. Энэ үед шилдэр залуус аль хэдийн 20 насхмын дотгош оржээ. Сулхан хэсгэнч тэнцэхэр арай ядан тэмцэлцээр л байв. Энэ муу боол хөдөлсөн ч хэлсэн ийм арчаагүй байдагтайгаар хол явахгүй. Лиан Чэн Ю түүнийг басамжлан хараад
Хөлсөөч арчих сөхөөгүйгээр шүд зүүн урагшиллаа. Эвэрлүү ойртох тусам дарамт нэмэгдэнэ. Лиан Чэнью 12 асхмын зайд ирэхдээ 10 асхмын шугам дээр очвол дарамт огцом нэмэгдэж хийсч унах аюултайг мэдэж байв. Бүх хүмүүсээс ганцхан Та Юншиа бол 10 асхмын дотор орж чадсан байлаа. Хэдий бардамч хийсэн түүний сүр сүлд үнэхээр Лиан Чэньюгээс хавьгүй илүү байв. Энэ үед хамгийн удаан асхаж байсан Юн арай хин 20 асхмын шугамд ойртож ирлээ. Тэнгэр дэх хөлөг дотор Лин Шинтүн хэлв. Багшаа, тэр тэнцэх нь байна. Сүү өвгөн сахлаа элбэн. Энэ муухан шалгаруулалтанд тэнцэх нь юу байх вэ? Гэхдээ тэрээр нүдэ онийлган Юныг анхааралтай ажил. Энэ жаал нэг л сэжигтэй байна да. Хүүчин нэмэгдээд байх чинь. Сүү өвгөний хурцхаараа хэдэн 10 алхмын өндрөөс ч Юны биеийн өөрчлөлтийг тод харж байлаа. Хэрв нэл ягаан талст хэтэрхий нууцлаг зүйл биш байсан бол тэр Юн руу хідэн түмэн гэрлэн цэгүүд цотхон орж байгааг ч харах байв. Энэ үед Юн эцэст нь 20 алхмын шугамыг давж тэнцэх болзол хангалаа. Холуур зогсож байсан Ян авгийнхан үүнийг хараад үхтлээ атаархаж "Энэ муу гуйдах чинь яаж биднээс илүү сүр сүлдтэй байдаг вэ наа?" хэмээн хорсож байв. Яг энэ мөчид Юны доторх энерги дээд зэгтээ хүрчээ. Суудсууд нь лухшиж, уруулаас нь цус шүүрч, хамаг биеийн дэлбэрэх шахаж байлаа. Дахиад ганцхан алхам. Юн шүдэ 100 дахин нэг асхам урагшлах гэтэл тэнгэр тархирах барын авраг дүүс гинт нүдэ тамуур нээж хилэнт харцаар эргэн тойрноо ширтэв. Роор! Авраг бар тэнгэр өөд архирахад эвэрдэх асар их энерги дартуул дэлбэрэх мэт ориглон гарч тэнгэрийг зүслээ. Лиан Чэнью цээжиндээ хүн дасахаар дэлсүүлэх мэт болж шууд л хойшоо хийсэн мөн үү? Түүнтэй адил олон шилдэг залуус энэхүү гентийн цохиртод өртөн хийсч зарим нь бүр цус бөөлжлөө. Харин Та Юншиа хамаг хүчээ шавхан ухарсан ч өвдөг сөгдөн арай ядан тэсэж үлдэв. "Сайн байна. Би чамайг заавал эрхэндээ оруулах болно" хэмээн тэр цусаа арчин бардамнан инээлдэ. Гэтэл түүний ард гэнэт яснууд тачинах чимээ гархан тэр. "Тасниас." Та Юншиа цочин эргэж харвал хөлсөндөө нэвт норсон нэгэн хүү хагас явган суусан байх бөгөөд хамаг бурчин чичирч байлаа. Энэ нь айсных бус харин асар их энергиэр дүүрч хязгаараа давж буйн шинж байв. Тэрхүү араатны архиралтаас үүссэн асар их дарамтын долгион Юны биеийг мөргөхөд түүний доторх энергийн хаалт тэр чигтээ сэтрэм унлаа. Зүрхэнд нь эргүүлэг үүсч хамаг энергийг хогсоров. Бүм! Энерги тесэрч Юны хөлд байсан чулууд боторч унлаа. Тэр нүдэ нээхэд харцанд нь аянга мэт гэрэл цахилж байв. Ци өдөрдөх төвшний оргил. Би эцэст нь хүрлээ. Одоо нийл ягаан цусны төвшөнд ганцхан алхам дутуу. Жан Тан Юныг анзаарч гайхан дотроо инэв. Энэ жаал араатны дарамтыг ашиглаж хүчээр төвшин агчихлаа гэж юу? Үнэхээр сонирхолтой юм. Босод нь дарамтаас хурдан мулдрахыг хүсч байхад тэр бүр ашиглаж орхидог байна шүү. Жан Танд энэ хүүг ирээдүйд их юм дуулгандаа гэх мэдрэмж төрөв. Юн гүнзгий амьсгаа авахад бие нь хөнгөрч, орчин тойрныг мэдрэх мэдрэмж нь урд урдийнхаас илүү хурц болсон байв. Ци өдөрдөх төвшний оргилд хүрснээр тэр орчныхоо энергийг арсныхаа нүх сүвээр шууд сорж чаддаг болжээ. Энэ чинь л ци өдөрдөх төвшний оргил байх нь үнэхээр сайхан байна. Юн нудрага чанга атгаад гинт толгоогоо эргүүлэн хартал нэгэн хүний харцтай ихцлэн тулгуурлаа. Тэр хүн бол Лиан Чэнью байв. Хэдэн 10 алхмын зайнаас Юн болон Лиан Чэнью хоёр ийхүү бие рүүгээ ширтэлцлээ. Юн болон Лиан Чэнью хоёрын харц агаарт мөргөлдөж оч үсэрлээ. Лиан Чэнью дууны долгионо нарийсхан. "Надтай тэрсэлдэг санаатай юу? Чиний зэндэ хүрэхгүй шүү" гэж Юны чихэнд шивнэв. Юн энэ дуу дамжууд харгыг мэддэггүй ч хариу үйлдэл үзүүлэхээ мартсангүй. Тэр гараа сунгон Лиан Чэнью рүү чихчи хурууга озоолгож орхиё. Энэ ертөнцид ч энэ нь туйлын доромжтол байв. Лиан Чэньюгийн царай хувьс хийж хажууд байсан Та Юншиач үүнийг анзаарна. "Муу зарц, чи их бардам байна. Үүнийхээ төлөө насан туршдаа харамсах болно шүү" гэж занав. Юн түүнийг ч бас тоосонгүй. Та Юншиа руу хүртэл чихчи хурууга гозоолгов. Тэр аль хэдийн ци өдөрдөх төвшний оргилд хүрсэн байхад 14-тэй бацаанаас айх зүйл юу байх вүлээ?
Одоо түүнд твчих ямар ч шалтгаан байхгүй. И юун тэднийг үл тоон араатны эвэрлүү алгасаар л байв. Дөнгөж сая төвшин ахихта бүх энергийг барсан тул тэр дахин цадаж хагартлаас орохоор шийдсэн нь. Тэнгэр дархирах барийн дарамт одоо түүнд харин ч таатай мэдрэмж төрүүлж энергийг мах цуснд нь гүн шингээж өгч байлаа. Тэнгэр дэх хөлөг дотор сүү өвгөн үүнийг хараад тажигнадал хөхөрч хэлв. Энэ жаалхүү босод руу хорууга гозоолгоод л их даварсан амьт юм. Гэхдээ надад таалагдж байна. Тэр үхэл амьдралын зааг дээр хүнд дарамтыг ашиглан хүчээ нээж чадсан нь түүнд агуу сүр сүлд байгаагийн шинж. Энэ үед Лиан Чэнью Эврийн 10 алхмын шугам дээр ирлээ. Энэ шугамыг давбал дарамт хэд дахин нэмэгдэнэ. Тэр гүнзгий амьсгаа аван урагш гიშгэв. Түүнд цус таллагын дарамт нөмөр нэрж хамаг ясан тажигнан дуугарсан ч шүд 100 тэссээр өвдөх сөгдөн тонож үлдлээ. Чадаж л байна шүү дээ. Лиан Чэнью хамраас нь цус шүүрч байсан ч баярлан орлолоо. Энэхүү амжилтаараа тэр эхний шатанд толгой тохиогчдын нэг гарцаагүй болж чадлаа. Гэтэл тэр баяраа тэмдэглэж амжаагүй байтал И Юн богино хөлөөрөө аажуухан алхасаар яг хажууд нь ирхэн тэр. Лиан Чэнью дотроо доогсон. Ууланд өгс түүхээс өөр эд шидгүй энэ муу жаал хэрхэн цусаар бөөлжиж унахыг хүлээлээ. Гэвч И Юн 10 алхмын шугамыг давхдаа өчүүхэн ч саарсангүй. Зүгээр л даваад гараад явчихв. Лиан Чэньюгийн нүд орой дээрээ гарч холгүйхэн байсан Та Юншогийн ирүүн мултрах шахав. Энэ яаж боломжтой юм бэ? Тао Юншао, Лиан Чэнью хоёр И Юныг 10 алхмын шугамыг ямар ч түүртэлгүй давхыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Урдчилсан шатнаас хасагдсан Лиан овгийнхан хүртэл шоконд орж ирүүн мултрах шахав. Дөнгөж саяхан дарамтад дарагдан хөлсөндөө хотолдож байсан жаалхүү яаж гинт ийм хөнгөн шингэн болчихвоо. Тао Юншао ядардахыг хүссэнгүй. Тэр хамаг хүчээ шавхан урагшилсан ч И Юны хажууд яг л удаашруулсан дүрс шиг арчаагүй харагдаж байлаа. И Юн түүний хажуугаар зөрөхдөө даруухнаар инээмсэглэж толгой дохоод л хөнгөн өнгөрөөд явчихав. 14 жилийн бардам хин хөсөр хаягдахыг мэдэрсэн Тао Юншаогийн дотор харамхуулж цусаар бөөлжих шахав. Гэтэл яг энэ үед тэнгэр дархирах бар 2 дахь удаага чангаар ахирлаа. Роор! Цус таллагын эрчим асар хүчтэй давалгаалж сэтгэл зүйн аль хэдийн унсан Тао Юншаог шууд л хойшин шидэж орхив. Тэрээр газар тунаж хэд өнхөрлөө. Харин Лиан Чэнью бүр 10 хэдэн асхам хийсч 20 асхмын шугамаас бүрэн гадагш шидэгдэв. Харин И Юн энэ авраг дарамтыг ашиглан биедэх энерги эцсийн цэгт нь тулгаж чадлаа. Таснаас яснууд нь дуугарч тэрээр амнаасаа өтгөн хар цус бүлхийтэл нулимов. Энэ бол түүний биеэс гадагшилж буй бохирдол байлаа. Ингэснээр тэр махан биеэ цэвэрлэж, ци өдөрдөх төгшний оргилд бат бөх сөөршиж, цаашид нэг ягаан цусны төгшөнд хүрэх төгс сүрэ тавьж чадлаа. Энергиэр бэлгсэн И Юнд цааш алхах шаардлага байсангүй. Ийхүү тэр эхний шатанд үнэмлэхгүй тэргүүллээ. Тэнгэр дэх хөлөг дотор Лин Шин Тун инээмсэглэн хэлв. Багшаа, тэр нэгдүгээр байранд орчихлоо. Сүү өвгөн хинэггүйхэн хариулв. Жижигхэн тосгоны урдчилсан шатны нэгдүгээр байр юу л байв гэж. Гэхдээ өвгөн дууга хураалаа. Тэрбээр И Юны үхэл амьдралын зааг дээр хүнд дарамттар хүчээ нээх гайхалтай чадварыг дотроо өндрөөр үнэлсэн ч түүний төрөлхийн ясны бүтэц буюу тулааны авьяас муу байгаад харамсаж байла. Яг л Лин Шин Тун төгс авьяастай ухаантайч тасарсан судастай төрсөн шиг. И Юн асар их сүр сүлд төвчээртэйч ясны бүтэц муутай төрсөн нь хорвоогийн хатуу тоглоом гэлтэй. Ийм сул талтай хүм тулааны замд оргилд хүрэх боломжтой байж юу. Урдчилсан шатанд тэнцсэн та бүхэнд баяр хүргэе. Жантан араатны иврийг буцаан дацтаж дагдлах зураа инхүү зарлав. Түүний дуу ямар ч энерги ашиглаагүй хэрнээ талбай даяар цуур ятаж байла. Шалгуурын дагуу 20 алхмын шугамыг давж 10 амьсгаа автал тессэн хүмүүсийг тэнцсэнд тооцох бөгөөд сүүлийн давалгаанд хийсч унсан нь хамаагүй байв. Ийм шалгуур хангасан хүн ердөө хитгэн 10 хүн л үлджээ. 1000 гаруй хүнээс ингэж шигшигдсэн нь үнэхээр хатуу шалгуур байлаа. Лиан овгийн бэлтгэлийн ангийнхан бүгд хасагдсан бөгөөд та овгийн солхон хэсгэн ч мөн адил нутаг буцах болжээ. Хасагдсандаа гомдохоос илүүтэйгээр Лиан овгийнхан И Юн шиг өөрсдөдтэй адилхан ядуу боол тэргүүн байр эзэлсэнд үхтлээ атаархаж шалгаруулагт шудраг ус боллоо хэмээн дотроо бухимдаж байв. Хүн төрлөختний зан шүүдэ.
Өөрөөсөө дор явсан хүн гинт дээр нь гарахад хинч төвчж чаддаггүй. Дүрмийн дагуу би та нараас асуух ёстой. Та нар артан дуу арам дэлсхийг зөвшөөрч байна уу? Зөвшөөрвөл дараагийн шатанд орно. Үгүй бол одоо ингэж явж болно. Жан Тан ингэж асуусан ч хинч явахыг хүссэнгүй. Юун ч мөн адил. Хэдийгээр зарим зохиолын гол дүрүүд том хүчнүүдээс татгалзаж ганцаараа зүтгэдэгч, юун өөрийнх нь одоогийн хүчийг дадайдах тусал шиг өчүүхэн гэдгийг сайн мэдэж байв. Түүнд тулааны судар, нөөц бололцоо хэрэгтэй тул эхлээд том хүчний нөмөрт орж байж л оргилд хүрэх замыг засах ёстой. Хөөе чи, нэр хэн бэ? Хэдэн настай вэ? Жан Таны хурц харц юун дээр туслаа. Юун гэдэг 12 настай гэж юун бардан бөгөөд хүндэтгэлтэйгээр хариулв. Сайн байна. Чи энэ удаагийн урдчилсан шатны тэргүүн байрыг эзэллээ. Хэрв чи дараагийн шатуудад эгэл цусны төгшнийхэн дундаа тэргүүлж чадвал би чамайг шууд Артанлуу армийн шилмэл дайчдын игнэнд оруулах болно. Жан Таны үг талбайдах бүх хүмүүсийн атаархлыг дахин төрүүллээ. Артанлуу арм дотроо зиндаатай. Жан Юйшан шиг шилмэл дайчид энгийн дайчдаас хавьгүй их нөөц сургалт авдаг. Ихэнхдээ нийл ягаан цусны төвшөнд хүрсэн гоц авьяаснууд л шилмэл дайчин болдог байтал дөнгөж 12-т энэ жаал хүүг Жан мянгад шууд онцолж байгаад бусад нь яаж эвлэрэх вүлээ? Түүнд ямар хүч байгаа юм бэ? Сүр сүлдэг нь үү? Тэрнээс чинь хоол гарах юм уу? Энэ шалгаруулалт үнэхээр утгагүй юм. Маш олон хүн дургуутсаж байсны дотор Лян Чин Ю, Тао Юнша хоёр хамгийн ихээр хорсож байв. Лян Чин Ю эсэргүүцхийг хүссэн ч Жан Таны аимшигт сүр хүчний өмнө худран шивэл чичирж байлаа. Харин амьдрал үзээгүй 14-т Тао Юнша эсэргүүц нь хашгирах гэтэл түүний чихэнд аавынх нь хатуу хоолой сонсогдов. Юнша дуугавэ. Аава, би зөвшөөрөхгүй байна. Яагаад шууд хүчээ хүзэж болохгүй гэж. Ийм хийсвэр зүйлээр дүгнэ ведэг утгагүй байна. Тао Юнша бухимдан шивнэлээ. Тэгвэл дараагийн шатанд тэр жаалыг хүчээрээ няц дарахгүй юу гэж аав нь товчхон хариулв. Тэгэлгүй яах вэ? Би тэр муу боодыг юу ч биш болгож гიშгэлэх болно. Тао Юнша шүд 100 тангараглалаа. Энэ үед аав нь хэсэг ирвэлцснээ түүнд дахин нэг нууц үг дамжуулв. Үүнийг сонссон Тао Юншагийн нүд сэргэж баярлсандаа хоолойн чичирлээ. Аава, үнэн үү? Би үнэхээр түүнийг ашиглаж болно гэж үү? Манай овог цаашид нуугдахгүй гэсэн үг үү? Тийм ээ. Одоо эд гарах цаг нь болсон. Юнша, миний хамаг найдвар чи шүү. Энэ шалгаруулалтад чи шилмэл дайчин болоо зогсохгүй. Та овог төв рүү нэвтрэх эхлэлийг тавих ёстой. Ойлголоо. Та Юнша нударга чангатхав. Овог нь ийм том төлөвлөгөөтэй байсныг тэр сая л мэдлээ. Түүнд тэрхүү нууц зэвсэг байхад юуныг ядах юу ч биш. Та Юнша юун руу басамжилсан харцаар хараад дотроо бардамнан инээлээ. Урдчилсан шатанд чи жаахан мандсан байж болно. Харин дараагийн шатанд би чамайг жинхэнэ утгаар нь няц дарах болно. Шөн дунд. Та овгийн хэрмийн гаднах гүн уусанд салхи зүсэх нудрагны чимээ тасралтгүй сонсогдно. Та овгийн хамгаалалттай бүсэд ариун энерги ихтэй тул зэрлэг араатын ойртдоггүй аюулгүй газар юм. Өдөржин асар их энерги сорсон юуны хамаг бие халж, нойр нь огт хүрэхгүй байсан тул уусанд гарч бэлтгэл хийж байлаа. Бум! Бум! Юун луугийн шүрмэс барын ясны нудрагыг давтах бөгөөд ганц цохилтоор л эмэгтэй хүний бэлхүүс шиг бүдүүн модыг тас цохин унгаж байв. Түүний биед барагдашгүй их хүч буцалж хэдэн 10 удаа давтсан ч огт цуцах шинжгүй байлаа. Бэлтгэл хийх зур зүрхэн дэх нэл ягаан тасд нь лугшилт бүртээ орчин тойрны энергийг өөртөө сорж байлаа. Та овгийн нутаг Лян овгийн хос хамаагүй илүү ариун энергитэй тул хүч нь маш хурдан нөхөгдөж байв. Юун дахин давтсаар нэг л мэдхэд өнөөх үл орших, үл хоосрох гүн бясалгалын төлөвт шилжжээ. Тэр ямар нэгэн маш чухал зүйлийг ухаарах гэж байсан ч яг бариад авахын даваан тэр мултарч алга болоод байлаа. Тэр хүү мэдрэмжийн араас хөөцөлдөж хамаг хүчээ бараад сая нэг сэргүүл шөн дунд өнгөрчээ. Түүний эргэн тойронд хугарсан мод, бодорсон хад чулуу хөглөрч ямар их сүрэл тарьснаа юун өөрөө ч гайхлаа. Гэдс нь маш хүчтэй дуугарлаа. Би ч бас их идэх юм аа. Юун гашуунаар инээмсэрлэв. 5 дугаар төвшөнд хүрсэн дайчин асар их хоол шаарддаг бөгөөд одоо түүнд бүхэл шарсан өхөр өгсөн ч ганцаараа идчихэр өлсөж байлаа. Одоо эгэл цусны 3 дугаар төвшөнд хүчээ дарсан Лин Шинтүнтэй тулаалбал яах вэ? Тэр зөвхөн луугийн шүрмэсний нудраг ашиглавал би түүнийг амархан дийлнэ. Харин өөрийнх нь гол судар болох гүм охины судрыг ашиглавал хэн нь ядахыг хэлж мэдэхгүй юм байна гэж юун дотроо бодлоо. Сар гарын өмнө тэр охинд ямар арчаагүй ялагдсанаа санахтаа
Одоо бол энэ тэнцүү үзэлцэнэ гэж итгэж байв. Тэр ийхүү өөртөө итгэлтэйгээр бодонго арга ширбэтэл. Хамаг бие нь хөшөө шиг таг гацав. Арваад алхмын цаана хөгшин нарс модны мөчөр дээр цагаан хувцастай охин салхинд үсээ хийсгэн чимээгүүхэн зогсож байлаа. Сарны гэрэлд тэр яг л урам зориг шиг төгс харагдана. Лин Шинтун тэр энд юу хийж байгаа юм бэ? Сая чи надтай толдож үзье гэсэн үү? Лин Шинтун зөөлөн инээмсэглэв. Юу н хэлэх үггүй боллоо. Тэр сая зүгээр л дотроо бодож маш сул шивнсэн шүү дээ. Энэ охины чих ямар гээчийн хурц юм бэ? Дээрээс нь шүн дунд гинт цагаан хувцастай гарч ирэх нь яг л сүнс шиг санагдлаа. Мэдээж ийм үзэгсхэнтэй сүнстэй таарах нь эрчүүдийн хувьд аз завшаан л да. Чи өдөрдөх төвшний оргилд хүрчихэж гэж Лин Шинтун маш тайвнаар хэллээ. Юун сандарч эхлэв. Энэ охиноос юу ч нууж болохгүй нь бололтой. Өдрийн шалгаруулалт дээр тэнгэрт байсан хөдөг дотор Лин Шинтун байсан нь гарцаагүй. Чи миний шалгаруулалтанд орж байгааг харсан хэрэг үү гэж юун болгоомжлон асуулаа. Тэрээр нийл ягаан талстын нууцсан задарчихгүй гэж үргэлж имээдэг. Тийм ээ, тэнд төвшин ахихыг чинь харсан. Чи бусдаас нэг л өөр юм аа. Лин Шинтуны гүн харц юуныг нэвт шухт ширтэн. Юун яаж тайлбарлахаа бодож байтад Лин Шинтунд түүний нууцыг ухах ямар ч сонирхол байхгүй байлаа. Энэ ертөнцид ховор ховдохол нууц эрдэнэ олсон суутнууд зөндөө байдаг. Тололдохоо Лин Шинтун гинтэн л ингэж асуугаад өөдөөс нь харав. Тозолдно. Юун гайхаж орхив. Лин Шинтун түүнтэй тоглоогүй байлаа. Би тоглоомд дургүй. Чамтай тололдох нь миний нэгэн нууцтай холбоотой юм гэж тэр маш нухацтай хэлв. Юун өлсөж тамирдж байгаагаа хэлтэл Лин Шинтун түүн рүү нэгэн улаан талст шидэж өгөв. Юун түүнийг барьж үзээд асар их энергийг нь мэдэрч өөрийн ирэхгүй дуу алдлаа. Энэ сүрлийн ясны өрөл үү? Лин Шинтун толгоос ихсэрч ийхүү тайлбарлав. Үгүй ээ. Чиний одоогийн төвшөнд сүрлийн араатны өрөл идвэл би чинь дийлэхгүй дэлбэрэх болно. Энэ бол миний өөрөө хийсэн догшин араатны ясан өрөл. Том овгийн суутнууд ч өдөр тутамдаа үүнийг л хэрвэлдэг юм. Юун энэ охиныг тулаанчаас гадна ховор нандин өрөл хийдэг зэрлэг тэнгэрийн багш гэдгийг мэдээд дахин биширлээ. Юун өрлийг идэхэд биеэр нь асар их энерги гүйж тамир нь тэр дороо сэргэв. Чи өдөрдөх төвшөнд хүрсэн тул би хүчээ суудас нээх төвшөнд бариад тулалдана. Би дахиад л луугийн шүрмэс, барын ясны нударгыг ашиглана. Өмнөх шивэ намайг дутуу үнэнж болохгүй шүү. Би энэ удаад маш нухацтай байх болно гэж Лин Шинтун анхаарууллаа. Юун энергийн халуундаа хөрч охин руу айсгүй гэсэн шиг дохио өгөөд зогсож байтал. Нүд ирэмхийн зуурт охин алга болов. Дараагийн хоромд Лин Шинтун яг өмнө нь гараад ирлээ. Юуны цээжинд асар хүчтэй цохилт бууж тэрээр ардан байсан бүдүүн модыг хуг даран хийсч өнөв. Цээж нь бяцрах шахаж дотор эрэхтэн нь оронгороо эргэх шиг болов. Энэ эмзэгхэн харагдах охин үнэхээр архирч буйлуу мэд хүчтэй ажээ. Чи дэндүү анхаарал болгоомжгүй байна. Жинхэнэ дайчин дайсныхаа хөдөлгөөн бүрийг нүд садгалгүй хянах ёстой. Гэтэл чи намайг довтлохоос өмнө миний хөдөлгөөнийг биш, зүгээр л миний нүүр рүү хараад зогсож байсан гэж Лин Шинтун хүйтнэр хэлв. Юуны нүүр улааж тэрээр гүнзгий амьсгаа аваад хамаг анхаарлаа охины алхан бүр дээр төвлөрүүлэн дахин бэлтгэлээ. Юун маш хурдан сэтгэл санаагаа төвлөрүүлж харц нь аянга мэт гялсхийхийг хараад Лин Шинтун сэтгэл хангалуун толгойд өгөв. Тэгээд тэр дахин дайрлаа. Хурд нь яг л цагилгаа мэт. Энэ удаад юун түүнийг харж амтсан. Лин Шинтуний хөлд орох хад ботор мөсөрч цасан цагаан гараа сунган өөрийнх нь хэвлий рүү чивэлхийг бүр энэ нь луугийн шүрмэс, барын ясны нударгын, барын саруугаар чулуу бутлах арга барил болохыг ч таньж амжлаа. Гэхдээ харлаа гэд болтож чадна гэсэн үг биш шүү дээ. Юун болтох нь байтугай хаалт хийж чамжсангүй. Тэрээр захиулахынхаа яг өмнөх нь өөрийн ирэхгүй бие бүхийлгэн хүчийг нь сулруулах гэж оролдохын зэрэгцээ. Хэвлийн булчингаа чангалж энэ цохилтыг биеэрээ хүлээж авахаас өөр аргагүй болов. Булчингаа чангалсан хэвлийн цохилтыг даах чадвар нь хамаагүй өндөр байдаг. Гэвч тийм байсан ч юун дахин хойш шидэгдэж том хадан дээр унлаа. Хоолойнд нь цус хамтагдж тэр шууд л цус буйлжв. Хурдан, хитрхи хурдан байна гэж юун амныхаа цусыг аржих зураа бодлоо. Жинхнээсээ тололдож эхэлсэн Лин Шинтун хэд хоногийн өмнөх Лин Шинтунаас шал өөр байлаа. Тэгээд ч энэ нь тэрээр хүчээ эгэл цусны 4-р шат хүртэл дарсан үе шүү дээ. Тэр эгэл цусны 4-р шат
Харин өөрөө эгэл цусны 5 дугаар шат байтал яагаад ийм их зөрүүтэй байна? Лин Шинтүн И Юуны гайхширлыг таасан мэт тайлбарлав. Эгэл цусны 5 үе шат гэдэг бол зүгээр л гадаад шинж тэмдэглэр нь хуваасан төдий болохоос биш. Яг нарийн тогтсон төвшин биш юм. Жишээ нь аянгат дууны шат гэдэг нь яснаас аянга мэт дуу гарахыг хэлнэ. Тэгвэл яснаас нь аянгат дуу гардаг хоёр өөр дайчны хүч чадал яг ижилхэн байх уу? Лин Шинтүний энэ ганц асуулт И Юуны бүх хэлгэлзээг тайллаа. Тийм ээ, хүн бүрийн эгэл цусны 5 дугаар шат өөр байдаг. Лин Шинтүн хүчээ эгэл цусны 4 дугаар шатанд барьсан нь И Юуны эгэл цусны 4 дугаар шаттай огтхон ч дүүцэхгүй байв. Ойлголоо. Дахиад дээр И Юун өөрийнх нь хүч Лин Шинтүн гүйцэхгүй гэдвэ мэдэж байсан ч энэ бол асуудал биш байлаа. Жинхэнэ тулаанч хүн бусдыг цохиж сурахаасаа өмнө эхлээд бусдад цохиулж сурах хэрэгтэй шүү дээ. Цохиулахгүйгээр яаж тулааны туршлага хоримтлуулах вүлээ? Гэхдээ хичнээн балбууллаач И Юун шад арчин ядагдахыг хүссэнгүй. Ядаж нэг удаа чулуу хариу цохилт хийх ёстой. Тас И Юун хэддэх удаага гэдгээч мэдэхгүй Лин Шинтүнд цохиулан шидэгдэж бут сөг рүү унахдаа тоо томшгүй олон мөчөр хугаллаа. Лин Шинтүн И Юун хоёр өөр өөрийн гэсэн зорилготой байв. Лин Шинтүн судсанд нь үүссэн тэрхүү хачирхалтай мэдрэмжийн учрыг олохыг хүссэн бол И Юун илүү хүчрхэг болохыг зорж байлаа. Болтож чадахгүй нь. Бас л болтож чадахгүй нь. Түүний хурд дэндүү хурдан байна. Би зөвхөн нүдэрээ л түүний хөдөлгөөний бүдэг сүудрийг арай ядан харж амжиж байна. Би минь хариу үйлдэл үзүүлэх гэсээр байтал аль хэдийн намайг цогчиж байна шүү дээ. Лин Шинтүн цохихдоо маш нарийн мэдрэмжтэй байлаа. Хэдий И Юуныг бүх биеэр нь өвгдтөл зодож байгаач түүний цохилтын хүч нь И Юуны яс булчинд жигд тархаж байв. Энэхүү дайралт нь И Юунд гэмтэл учруулах нь байтугай. Харин ч түүний булчин ясыг дагтаж биеийг нь улам төгс болгож байлаа. Энэ бол Лин Шинтүний зориуд хийж буй зүйл юм. Тэрээр бусдад өртөө үлдэх дургүй бөгөөд И Юунтэй толурдож байгаа нь өөрийнхөө төрөлхийн хүйтэн судлалын учрыг олохын төлөө шүү дээ. Гэтэл өөрийнхөө ашиг сонирхлын төлөө И Юуныг зүгээр л зодоод байх нь түүнд эвгүй санагдсан тул хариуд нь И Юуны хүчийг нэмэгдүүлж тулааны туршлагыг нь сайжруулж өгч байгаа нь энэ байв. И Юун хагас явган сууж хоёр гараараа хад тулан хүн дээр амсгаадна. Энэ байрлал нь яг л мэлхий шиг харагдаж байлаа. И Юун ийм байрлал авах болсон нь аргагүй нэрхэнд байв. Хагас явган суухын давуу тал нь хөлөө дахин новлох шаардлагагүйгээр шууд үсрэн гарч дайрах боломжтой бас гадна. Биеийн өндөр намсснаар цохиулах талбай багасж, Лин Шинтүний дайралтаас хааж хамгаалах хэсэг цөөрдөг юм. Би түүний хөдөлгөөнийг арай ядан харж чадаж байгаач болдож чадахгүй байна. Миний биеийн хөдөлгөөн хэтэрхий удаан учраас түүнийг гүйцэхгүй байна. Үүнийг яаж давах вэ? Биеийн хөдөлгөөн удаан байхад түүнийг давж гарна гэдгийг сонсоход л бараг боломжгүй мэт санагдана. Гэтэл гэнэт И Юуны толгойд нэгэн гэлба зурс хийх энэ төр. Тийм шүү дээ. Би өмнө нь түүний дайралтаас болдохдоо бүх биеэрээ хөдөлж байсан. Тийм болохоор мэдээж удаан байж таар. Лин Шинтүн адгаараа зохиход И Юун хажуу тийшээ үсрэн бүхэлдээ болдохыг орвдож байсан ч тэр үүнийг хийж чадсангүй. Хүний бие зогсонгийн байдлаас хурдж хөдлөх хүртэл тодорхой хугацаа шаардагддаг шүү дээ. Тэгвэл бүх биеэрээ үсрэхийн оронд зүгээр л биеийнхээ байрлалыг өөрчилж хамгийн бага хөдөлгөөнөөр энэ цохилтоос болтгол яах вэ? Тэгвэл И Юуны биеийн хөндийн төв төдийлөн өөрчлөгдөхгүй. Зөвхөн байрлал нь л өөрчлөгдөх тул болдох хурд нь хамаагүй хурдан болох байлаа. Үүнийг ухаар магц И Юуны толгой ёр бусын саруулсаж бүх биеийн дахин хүчээр цэнэлрэгдэх мэт болов. Лин Шинтүн шараагаа хөнгөн эргүүлэхийг хараад И Юун түүнийг дайрах гэж байгааг мэдлээ. Лин Шинтүн дайрахынхаа өмнө үргэлж ямар нэгэн жижиг хөдөлгөөн хийдэг байсан бөгөөд үнэндээ тэр үүнийгээ нууж чадах байсан ч И Юунд дохио өгөхийн тулд зориуд тэгдэг байр. И Юуны толгой урд өмнө хизээж байгаагүйгээр саруулсан. Түүний харц Лин Шинтүний бүх хөдөлгөөн төвлөрч тэр байтугай үлээх шөнийн салхи хүртэл Лин Шинтүний талаарх мэдээллийг дамжуулах мэт санагдана. Лин Шинтүний зүрхний цохилт амьсгалын хэмнэлийг И Юун алган дээрээ тавьсан мэт мэдэрч байлаа. Хүрээдэр гэж И Юун дотроо хашгирлаа. Яг энэ үед Лин Шинтүн хөдөллөө. Түүний хурд өмнөх шигэ аянга мэт байсан бөгөөд данцнууд ирэмхийн зуурл 10 алдын цаанаас И Юуны өмнө түрээд ирэв. Гэтэл яг энэ экзэгтэй мөчөд И Юунд цаг хугацаа гинэт удаашрах мэт санагдлаа.
Энэ нь хэдэн сарын өмнө Жао Тиежу И Юуны герт дайран орж ирээд түүн рүү дайрах үед мэдрэгдсэн тэр мэдрэмжтэй яг ижил байв. Тэр үед И Юун Жао Тиежугийн бүх хөдөлгөөнийг маш тодорхойж түүнийг хормын дотор хөнөөж чадах мэт санагдаж байсан юм. Одоо ч гэсэн И Юунд тийм хуурмаг мэдрэмж төрлөө. Лин Шин түүний хөдөлгөом удааширч өмнө нь зөвхөн бүдэг сүйдрэл хардаг байсан бол одоо түүний өчүүхэн жижиг хөдөлгөөний хүртэл тод харж чадж байв. Лин Шин түүний алга шулуун биш, харин баг зэрэг хумигдэн дотроо жижиг зай үүсгэж яг л шавж барих гэж байгаа мэт өөрийнх нь баруун цээж рүү чиглэж байгаа хүртэл И Юун ялгаж харлаа. Болт И Юун шүдэ 100 хөлөндөө хүч өгч бэлхүүсээ огцсон мушгин нурууга яг л пүрш мэт тахилраж биеэ тэнцвэрээ алдах шахам хойш гэдэлгэлээ. Лин Шин түүний онилсон баруун цээж нь огцом хойшилж харин зүүн гар нь урагш сунан нодрог зангидав. И Юун ийхүү тэнцвэрээ алдах шахам налуу байрлалтайгаар Лин Шин түүний цохилтоос болдож чадлаа. Шок хүчтэй салхи И Юуны цээжин дэх ховцсыг урж цээж нь гал дүрлзэх мэт хорсож өгдөв. Шууд цохиулаагүй байхад л ингэж их өвдөж байна гэж юу? Энэ хүүхэн үнэхээр хатуу гартай юм а. И Юун дотроо вомдлохын зэрэгцээ Лин Шин түүний тулааны өмнө хэлсэн. Анхны тулаандаа би жинхнээсээ тулалдаагүй юм гэсэн үгний утгыг яс махаар мэдэрч байлаа. Авдахтай бол өгдөхтэй байх ёстой. И Юун бүхэл бүтэн оройжонгоо балбуулсан атла арай гэж нэг удаа бухтаж чадсан энэ сөрөг цохилт хийх боломжийг яаж алдах вүлээ? Тэр биеэ бүрэн тэнцвэрээ алдаж унахын өмнөх нь зүүн гараараа Лин Шин түүний хэвлий рүү чиглүүлэн хүчтэй зохилоо. Энэ үед И Юун Лин Шин түүн хоёрын бие маш ойрхон байсан тул И Юунд Лин Шин түүний охины анхлан үнэр хүртэл мэдрэгдэж байв. Энэ цохилт Лин Шин түүний биеийг шүргэх шахам маш өвөрмөц өнцгөөс орж ирсэн юм. Тас И Юуны биенээс хөнгөн дуу гарах нь шүрмсэн чангарч байгаа чимээ байлаа. Зоогийн шүрмс барын ясны нудрагыг энэ төвшөнд хүртэл сурсан И Юуны хувьд цохилтондоо шүрмснийхөө хүчийг шингээх нь аль хэдийн зөн совингийн үйлдэл болсон байв. Онлоо, одоо онлоо доо гэж И Юун дотроо хашгирна. Гэтэл энэ үед бүх анхаарал нь төвлөрсөн И Юунээс ялгаатай нь Лин Шин түн хэсэг зуур гүлрэн зогсжээ. Яг түүний азга И Юуны цээжийг шүргээд өнгөрөх тэр мөчид Лин Шин түнд нэгэн хүйтэн мэдрэмж төрж тэрхүү хүйтэн урсгал судсаар нь дамжин урсах шиг болов. Энэ нь яг л ширгсэн худагт нэг тусал ус унахтай адил бөгөөд тэр даруйд алга болсон ч энэ мэдрэмж Лин Шин түүний зүрхийг жижирүүлв. Дахиад л энэ мэдрэмж юу? Лин Шин түн дахин тэрхүү нууцлаг мэдрэмжийг мэдрэх тэрхэн агшинд түүний биеэр гинт халуун оргиж И Юуны нодрог аль хэдийн түүний хэвлийд тусчхан тэр. Юу? Цахилгаан цахих мэт богинохон хугацаанд Лин Шин түн хойш огцом ухарлаа. Түүний ухрах хурд И Юуны нудрагнаас ч илүү хурдан байв. Хэдийгээр анхаарал сарниснаас болоод И Юунд бие шүргүүлсэн ч нэгэнт хариу үйлдэл үзүүлж эхэлсэн Лин Шин түүний хурдыг И Юун гүйцэх ямар ч боломжгүй байлаа. И Юуны энэ цохилт Лин Шин түүний биед хүрсэн тодорхой болгоч Лин Шин түн маш хурдан ухарсан тул цохилтын хүч огтхонч мэдрэгдсэнгүй. Яг л хөвөн цогсон мэт санагдав. И Юуны хөмсөг зангирлаа. Бүтэн оройжин зодуулж байж арай гэж нэг онох боломж гартал Лин Шин түн ухраад мулдарчхан тэр. И Юун үүнтэй эвлэрхийг хүссэнгүй. Лин Шин түүнийг зүгээр л ингээд явуулчмааргүй байсан тул урагш огцом нэг алхаж нудрага саруу болон өөрчлөөд хүчтэй базан ав. Энэ бол барын саруугаар чулуу бутлах арга байлаа. И Юун энэ дайралтыг хамаг хүчээрээ хийх тэрхэн мөчид түүний ард байгалийн энерги хуйлран цугларч догшин барын сүрлэг дүүс бий болох нь тэр. Архирах догшин бар архиран Лин Шин түн рүү үсэрлээ. Яг тэр мөчид Лин Шин түнд барын дайралтын хүчтэй салхи мэдрэгдэж яг л жинхэнэ бар түүн рүү дайрч байгаа мэт санагджээ. Юу? Барын дүүсийг хараад Лин Шин түн дотроо цочирдсан бөгөөд энэ гайхширлаас нь болоод хөдөлгөөн нь үл ялэг удааширлаа. Яг энэ завшааныг ашиглан И Юун түүний бэлхүүсээр ороосон торгон бүсийг атгаад амжив. Тас барын дүүс Лин Шин түүний өмнө дэлбэрэн азаг болохын зэрэгцээ И Юуны гарт сар хийх чимээ гарч хурдтай дайралтын дунд Лин Шин түүний торгон бүс тасарч орхилоо. Чи Лин Шин түн маш хурдан хариу үйлдэл үзүүлж агаарт эргэлдэн бүх биеэ энергиэр бүрхээд дараагийн мөчид нэгэн хөгшин нарс модон дээр хөнгөхөн буув.
Гэвч түүний бүсний нэг хэсэг нь И юуны гарт үлдсэн байлаа. Оо гэж И юун хөшиж орхив. Лин Шинтүн түүн рүү ууралсан харцаар ширтгэхэд И юун гартаа үлдсэн торгон бүсээ нэг хараад Марс модон дээр зогсох Лин Шинтүн рүү нэг харж яахаа мэдэхгүй эвгүй байдалд орлоо. Уг нь зүгээр л нэг бүс тасдах тийм ч сүртэй зүйл биш ч тэр бүс нь Лин Шинтүний бэлхүүс хавьд байсан тул И юунд эвгүй санагджээ. Би санаатай тэгээгүй шүү. Тэгээд ч И юун маш гэмгүй царайлан өөрийнхөө баруун цээж рүү заалаа. Түүний цээжин дэх хувцас өмнө нь Лин Шинтүний цохилтын салхинд дурагдж нүцгэн цээж нь ил гарсан байв. Түүний хэлэх гэсэн санаа маш тодорхой байлаа. Шийж юусэн миний хувцсыг урж махан биеийг минь гаргасан биз дээ. Би зүгээр л чиний бүсийг тасалсан шүү дээ. Мэдээж хэрэг Лин Шинтүний хувцастай харьцуулахад И юуны хувцас харахын аргагүй уранхай норхой байлаа. Лин Шинтүн уурлах энийх хоёрынхоо дунд гацсан ч цааш нь сүртэй сүрж үнсэнгүй. Түүний нүдэнд И юун ердөөл жаахан хүүхэд шүү дээ. 12 настай хүүхдэд ямар л муу санаа байв гэжтэй. И юун түүний бүсийг тасалж чадсан нь Лин Шинтүний анхаарал сарнисантай холбоотой ч энэ нь үнэхээр бахархмаар амжилт байлаа. Түүнээс гадна И юун түүний өмнөх цохилтоос яг жинхнээсээ болдож чадсан шүү дээ. Өнөөдрийн толооны явцад И юуны гаргасан хурдтай ахиц дэвшил Лин Шинтүнг үнэхээр гайхшруулсан юм. Тэр И юунд яаж болдохыг огт зааж өгөөгүй бөгөөд И юун үүнийг өөрөө л ухаарч мэдсэн хэрэг. И юуны болтсон арга барил хэлэхэд амархан ч хийхэд маш хэцүү. Үүнийг толооны урлагт хялгсан шилжилт гэж нэрлэдэг. Хамгийн бага хөдөлгөөнөөр дайсны дайралтаас болдох нь өөрийн сул талыг багасгаад зогсохгүй, дайсантайгаа маш ойрхон зайдулдаж, өрсөлдөгчийнхөө дайралтын эрд сарах үед шууд сөрөг зохилт хийх боломжийг олгодог юм. Ердөө 12 настай хэрнээ үүнийг хийж чадна гэдэг нь маш ховор авьяас байлаа. Гэхдээ Лин Шинтүний хамгийн их анхаарч байсан зүйл бол саяхан түүний судсанд мэдрэгдсэн тэрхүү хачирхалтай хариу үйлдэл юм. Төрөлхийн хүйтэн судал гэдэг энэ ертөнцид маш ховор зүйл бөгөөд үүнийг үхлийн судалж гэж үздэг. Ийм судалтай хүн удаан амьдардаггүй. Энгийн иргэд бол 20 нас ч хүрэлгүй үхдэг. Бүр тулааны урлагийн томоохон гэр бүлүүд хүртэл ийм үхлийн судалтай хүнд хөрөнгөнөөцөө зарцуулж сургадаггүй юм. Тиймээс төрөлхийн хүйтэн судлын талаарх тэмдэглэл маш ховор байдаг бөгөөд зөвхөн энэ бол үхлийн судал, эмчлэг харахгүй, бясалгал хийх боломжгүй, гэх мэт хэрэггүй үгсэл байдаг. Харин Лин Шинтүний хайж байгаа зүйл бол энэ судлыг жинхнээсээ нээж ангаах арга зам байлаа. Одоо И юуны биед хүрэхэд ийм хачирхалтай мэдрэмж төрсөн ч Лин Шинтүн энэ нь яг юу гэсэн үг болохыг ойлгохгүй л байв. И юун гэж Лин Шинтүн зөөлхөн дуурлаа. Оо, дагнээгчтэй юу захих нь вэ гэж И юун маш дуулууртай, бас аманда бал төргсөн мэтэл хариулв. Лин Шинтүн хөгшин нарснаас хөнгөн үүсэрч буугаад хэлв. Сая чиний хийсэн барын саруугаар чулуу бутлах дайралтаас байгалийн энерги хуйлран цугларч барын дүс бий болсныг чи анзаарсан уу? Байгалийн энерги барын дүс үүсгэсэн гинэ. И юун толгоос ихсэрлээ. Сая тэрээр тэр дайралтыг хийхдээ зөвхөн ядагдахгүй юм шүү гэсэн данцхан бодолтой байснаас биш. Өөрийнх нь цохилт ямар сүртэй харагдсныг огт анзаарсангүй. И юун өмнө нь зурагтаар тулаанд кино үзэхэд луугийн 18 дайралтч билүү тиймэрхүү зүйл хийхээр тэнгэрээр дүүрэн артан луу нисээд байдгийг санаж байв. Өөрийнх нь хийсэн дайралт түүнтэй төстэй зүйл байсан байх нь гэж бодлоо. Лин Шинтүн үргэлжлүүлэн тайлбарлав. Тулаанчийн хөдөлгөөн бүр байгалийн энергийг татдаг. Тодорхой түвшинд хүрсэн үед тулаанч дайралт хийхэд байгалийн энерги өөрөө хуйлран амьтны дүс болон бийтждэг юм. Үүнийг ихэвчлэн нэл ягаан цусны их амжилтанд хүрсэн хүмүүс л хийж чаддаг. Харин чи дөнгөж ций өдөрдох түвшний оргилд байгаа учраас энэ үзэгдэл чамд илрэх ёсгүй байсан юм. Гэхдээ чиний бие бэхжил төгс хэлбэрт орж судасны лугшилт чинь луу мэт болсон учраас чиний судас жирийн дайчдынхаас хамаагүй өргөн, бүр нэл ягаан цусны дунд шатны дайчдынхаас ч дутхгүй байгаа тул чи энергийг биеджүүлж чадаж байгаа хэрэг. Лин Шинтүн баг зэрэг амьсгаа аваад цааш нь хэллээ. Байгалийн энерги чиний дайралтад нэмэгдснээр чиний цохилтын хүч болон хурд бүтэн нэг түвшнээр ахина гэсэн үг. Үүнээс гадна сая чиний миний дайралтаас болцсон хөдөлгөөн бол хялгарсан шилжилтэд дөнгөж хөл тавьж буй шинжим. Хамгийн бага хөдөлгөөнөөр дайсны дайралтаас болдохыг ингэж нэрлэдэг. Энэ аргад хөл тавьсны цаана бас бага амжилт хийж бий.
Бага амжилтанд хүрсэн үед өрсөлдөгчийнхөө дайрагтын ирчийг ашиглан болдож чаддаг болдог. Одоо чамд үүнийг хичнээн тайлбарлаач. Чи ойлгохгүй. Бүх зүйлийг чи өөрөө л цаг хугацааны явцад ухаарч мэдрэх хэрэгтэй. Чи өдөрдох төвшөнд байхдаа энэ хоёр зүйлийг хийж чадсан нь маш мундаг хэрэг шүү. Чи үүний нарийн учрыг сайн судалж бясалгаарай. Лин Шинтүний магтаалыг сонсоод И Юн ичингүүр нь толгоогоо маажлаа. Энерги биетжүүлэх, хялгсан шилжилт. И Юн өмнө нь энэ талаар юу ч мэддэггүй байсан бол Лин Шинтүний энэ тайлбар түүнд маш их зүйлийг ойлгууллаа. Ядчид ойрын хугацаанд бясалгах шин зорилготой болсон нь энэ хоёр арга барилын гүн гүнзгий утгыг судлах явдал байв. Харин хялгсан шилжилтийн бага амжигт буюу дайралтын эрчийг ашиглаж болдох зэрэг тэрхүү хийсвэр зүйлсийг одоохондоо бодох хэрэггүй гэж тэр шийдлээ. И Юн гэж Лин Шинтүн дахин дуугарлаа. Дагнагч яасан бэ гэж И Юн түүний царайд ямар нэгэн эргэлтсэн хэлж ядан төгдөрсөн шинж байгааг анзаарн асуув. Лин Шинтүн уруула хөнгөн хазаад И Юны гар руу харав. Тэр хоёр хажирхалтай мэдрэмж хоёулаа И Юны биед хүрэх үед төрсөн. Тулааны үед биед нь хүрэхэд л тийм мэдрэмж төрсөн юм чинь. Хэрвээ илүү удаан хугацаагаар хүрвэл яах вэ? Ямар нэгэн онцгой зүйл болох болов. Үүнийг бодох тусам Лин Шинтүн туршиж үзхийг тэсгэлгүй ихээр хүсэж байлаа. Гэхдээ эсрэг хүүснийхээ биед хүрэх санал өөрөө гаргана гэдэг ямар эвгүй хэрэг вэ? Сонсож байгаа хүнд ч хажирхалтай санагдах нь тодорхой шүү дээ. Тэр ердөөл жаахан хүүхэд юм чинь зүгээр байхаа гэж Лин Шинтүн дотроо өөрийгөө тайвшруулад И Юныг наашир хэмээн дохив. И Юн юу ч ойлгоогүй хэрнээ дуулууртайгаар түүний өмнө очин зогслоо. Юу болох гэж байгааг тэр төсөөлөөч үгүй байтал Лин Шинтүний хэлсэн дараагийн үг түүнийг хөшөөж орхив. Би гарнаас чинь атгаж болох уу? Лин Шинтүн өөрөөр яаж эвтэйхэн хэлэхээ мэдэхгүй байсан тул шууд л хэлчихв. Айн? И Юн юу болоод байгааг ойлгож амжсангүй. Энэ асуулт сонсоход хүртэл нэвэл хачин байлаа. Та надаар яах гэсэн юм бэ? И Юн энэ үгийг амнаасаа өөрийн ирэхгүй унахчихсан бөгөөд үүнийг сонссон Лин Шинтүн үг дуугарч чадхаа боллоо. Би 12 настай хүүхдүүд гэнэн томоогүй байдаг тул эгч хүн ингэж хэлбэл юу ч бодлогүй гараа шууд л өгчих байх гэж тэр бодож байжээ. Гэтэл И Юны ингэж өөдөөс нь асуусан нь Лин Шинтүнийг яг л хөшөө шиг болгож орхив. Би зүгээр л нэг зүйл шалгаж үзэх гэсэн юм гэж Лин Шинтүн энэ үгийг арай ядан амнаасаа унахсан бөгөөд маш их хичиж эвгүй байдалд орсон байлаа. Хөгшин нарс модны дор И Юн, Лин Шинтүн хоёр гурван алхмын зайд өөдөөсөөс харан зогсно. Шөнийн сэрүүн салхи модны нагцыг хөдөлгөж сарны гэрэл тэдний дээрээс тусна. Лин Шинтүн үл ялэг ичингүүр нь эргэлзэнгүүгээр нэг алхам урагшилж И Юнд ойртлоо. Алгаа өөдөөс харуулаад өрг гэж тэр зөөлөн хэлв. И Юн хэлснээр нь хийхэд Лин Шинтүн өөрийн нарийнхан цагаан алгаа И Юны гар дээр зөөлөн наав. Ямар хүйтэй юм бэ? И Юны хамгийн эхний мэдрэмж энэ байлаа. Саяхан тулалдаж байхдаа энерги болон цохилтын хүчнээс болоод мэдрээгүй байсан тэрхүү мэдрэмж одоо л тод мэдрэгдэв. Охины гар яг л тонголог хүүтэн ус шиг зөөлөн хэрнээ сэрүүн байх бөгөөд тэдний алга яг л зориуд тааруулсан мэт бие биедээ төгс нийцэж байлаа. Лин Шинтүн нүдэ анахад түүний урт сормоос үл ялэг чичирнэ. Тэрээр гүн бясалгалд орж И Юны биес ямар нэгэн зүйлийг хайж байгаа бололтой. Гэтэл түүнд маш хачирхалтай мэдрэмж төрлөө. Түүний өмнө жаахан хүүхэд бус харин хязгааргүй уудам гүн харанхуй оддын аймаг байгаа мэт санагдав. Тэр өөрөө тэрхүү уудам сансар одон дунд ямар ч саадгүй хөвж тэрхүү амар амгалан агуу ихийг биеэрээ мэдэрч байлаа. Энэ бол дэндүү бодит төсөөлөл байв. Лин Шинтүн тэсэлгүй нүдэ нээвэл сарны гэрэлд түүний өмнө маш цэвэрхэн төрхтэй нүд нь хар эрдний чулуу шиг гялалдсан жаалхүү зогсож байлаа. Тэрхүү тунгалаг хар нүднээс Лин Шинтүн өөрийнхөө дүрсийг тодох нь олж харав. Гэвч түүний хайж байсан өөрийнх нь тасарсан судсыг ангаах тэрхүү бодит төрчим гарсангүй. Лин Шинтүн дотроо санаа алдан гараа татаж ав. Би юу гордоо вэ? Өөрийнхөө сул талыг нөхөх түлхүүрийг энэ жаахан хүүхдээс хайна гэдэг үлгэр байх та. Маргааш шөнө яг энэ цагта энэ газартаа ирээрэй гэж хэлээд Лин Шинтүн салхи мэт алга болов. И Юн ганцаараа үлдэв. Тэр харж амархаар яарсангүй.
Лин Шинтүүний өгсөн догшин араатны ясан үрлийн энерги биеэр нь халуун оргон бясгаж байсан тул тэрээр энэ боломжийг ашиглан үүр цайтал бэлтгэл хийхээр шийдэв. И юун саяны тулаанд мэдэрсэн нарийн алхаа болон нодоргоноос нь гарсан архирч буй барын дүүс зэргийг дахин гаргах гэж оролдов. Энэ бол зөвхөн нэл ягаан цусны төвшний маструудын хийж чадах зүйл боловч И юун үүнийг өөрийнхөө зүн совингоор хийж чадсан юм. Ойн гүнд нуугдан зогсох сүү өвгөн И юуныг ажиглаж байснаа Лин Шинтүүнд хандаж хэлв. Энэ жаалын ухаан үнэхээр сайн юм. Тэр зөвхөн техник сураа зогсохгүй, тулааны жинхэнэ эрчмийг мэдэрч байна. Маргаашийн дараагийн шат сонирхолтой болох нэ. И юун үүр цайх алдад харж хэдхэн цаг гүм нойсон давтлаа. Зүүдэндээ тэрээр нэгэн аймаар хадан хисаан дээр архирч буй бар болон дүүлэн мисхлөө хоёр тэнгэр газар хөмрөх мэт тулалдаж байгааг харлаа. Энэхүү зүүдэн түүнд зоогийн шүрмэс, барын ясны нудрагын жинхэнэ хүчийг хэрхэн удирдахыг зааж өгөх шиг болов. Нар хэвийг алдад сэрэхэд И юуны бие маш хөнгөн, сэтгэл санаа нь цэлмэг байв. Нэл ягаан таст түүнийг унтаж байхад нь орчин тойрны энергийг сорж тамир тэнхийг нь дээд зэгт нь хүргэжээ. Одоо дараагийн шатанд орох цаг боллоо. И юун орноосоо үсэрмөслөө. Тэрээр та Юншагийн басамжлал Ян Чэньюгийн үзэн ядалтыг өөрийнхөө хүчээр няцаахаар шийдсэн байв. Түүний зорилго тодорхой. Эгэл цусны төгшний тэргүүн байруулж алтан луу армийн шилмэл дайчин болох. Тайшин гүрний их шалгаруулалтын дараагийн шат юу байхыг хинч тааж мэдсэнгүй. И юуныг та овгийн захын талбайд ирэхэд хүмүүс энэ тухай хэдийнэ шуугилдэж байлаа. Шалгаруулалтанд оролцох эрхтээ ердөө 60 гаруй тулаанч үлдсэн ч хасагдсан хүмүүс болон нутгийн иргэдгээд хэдэн 10 мянган үзэгч цугларчээ. Хүмүүс нэгнийхээ дээрээс харах гэж шахацалдана. Та овгийн дайчид хэв журам сахиулахаар аргагүй эрхэнд гарч иржээ. Яг энэ үед та овгийн нэг болон 2 дугаар ханхуунаар гарч ирэхэд олонний уухай тэнгэр хадах шиг болов. Ялангуяа 1-р ханхүү хүү яа бол олон бүсгүйн зүрхийг булаасан нэгэн байлаа. Тэрээр 18 настай, маш нууцлаг, хүүтэг хөндөй төрхтэй бөгөөд бясалгалын төвшин нь хэдийнэ нэл ягаан цусны дунд шатанд хүрч луу мэт лухших төвшөнд тун ойртжээ. Ийм хоцрогдмод газар ийм амжигтанд хүрсэн нь гайхамшиг байлаа. Хүү яагийн араас 2 дугаар ханхүү Тао юун гарч ирв. Тэдний араас 20 наснаас 28 насны нийл ягаан цуст 7 тулаанч дагалдана. Овгийн ахларч нар болон ихэс дээдсүүд хүндэтгэлийн суудалд тухлах бөгөөд энэ шатны ерөнхий шүүгч нь Жан Мянгад хэвээр байв. Тэрээр луу мөр хөлөвлөн талбайн төгд ирэхэд овгийн ихэс дээдсүүд түүнийг хүндэтгэлийн суудалд урьсан ч Жан Тан тэднийг үл тоомсорлон тулаанчдын өмнө морьтойгоо зогссон хэвээр байв. Ихэс дээдсүүд суухч биш, зогсохч биш болон эвгүй байдалд орсон нь яг л багшийнхаа өмнө ийд хүлж буй сурагчид шиг харагдана. Тайшин гүрний тулаанчдын шалгаруулалт эхэлж байна. Жан Тан инхүү хашгирв. Түүний хол ямар ч энерги ашиглаагүй хэрнээ хэдэн 10 мянган хүний чихэнд нүрүүлэн сонсогдлоо. Одоо дүрм танилцуулъя. Жан Тан гараад өгөхөд нэгэн цагаан гэрэл тэнгэрт хөөрч томорсоор агаар тогтсон цагаан хаш тавцсан болон хувирв. Тавцангийн дөрвөн буланд цусан улаан өнгөтэй араатны ясан үрэл суулгасан байх бөгөөд энэ нь тэнгэр газрын энергийг өөртөө татах шидтэй хүчрхэг эрдэнэ байлаа. Тулааны замд хамгийн чухал зүйл бол суурь буюу арга техник юм. Энэ нь та бүхнийг ирээдүйд эгэл цусны төвшнээс хальж, нэл ягаан цуснаас ч давж чадах эсхийг шийднэ. Одоо та нар энэ тавцан дээр гарч, өөрсдийн сурсан бие хатаах арга техникээ үзүүлж, насаа хэлэх ёстой. Энэ тавцан бол алтан луу армийн шилмэл дайчдын бэлтгэлд ашигладаг. Тэнгэр газрын энергийг төвлөрүүлж, та нарын хүчийг дээд зэгт нь гаргах шидэд хэрэгсэл юм. Гинт бөм хийх чимээ гарч агаарт байсан хаш тавцсан газарт хүчтэй буулаа. Арга техникээ үзүүлэх нэ хэмээн Та Юншао дотроо баярлав. Тэрээр өөрийнхөө нууц хүзрийг дэлгэж энэ талбайг эзэгнэхээр хэдийнэ бэлтжээ. Эгэл цусны төвшнийхнээс эхлэе. Би нэр дуудмагц гарч ир. Жан Тан тушаа. Эхнийх нь Сүн Юэ. Сүн Юэ бол жижиг овгийн залгамжлагч байлаа. Тэрээр сандарсаар тавцан дээр гарч луугийн шүрмэс, барын ясны нодоргыг үзүүлж эхлэв. Гэвч түүний техник дутууд ужмаг, ясны тажигнах чимээн сул байсан тул Жан Таны нүдэнд өртсөнгүй. Дараагийнх нь Жоу Кан. Жоу Кан бол Тао овгийн шилдэг залуусын нэг. Тэрээр мөн л луугийн шүрмэс, барын ясны нодоргыг үзүүлэхдээ хамаг биеийн яс нь аян гамит нүргэлж,
хаш тавцангаас үсрэн буугаад том хатыг ганц өшөглөхтөөр бот цохив. Үзэгчид нэжигэнтэл алар ташлаа. Жан тэний царай ямар ч ховирлгүй хэвээр байв. Тэрээр Чин Пингуан, Лин Жун гэх мэт тулаанчдын нэрийг дараалан дуудаж 2 цаг орчим хугацаа өнгөрлөө. Ихэнх дунд төвшний тулаанчид үзүүлбэрээ дуусгаж, талбай дээр зөвхөн хамгийн шилдэг залуус болох Тао Юншиа болон И Юн нар л үлдээд байв. Жоу Канаас эхлээд тавцсан дээр гассан тулаанч бүр өөрийн сурсан эрдэм чадлаа гайхуулж, үзүүлбэрийнхээ төгсгөлд хаш тавцангаас үсрэн бууж, ойр орчмын том хаднуудыг нэг цохилтоор ботлон үзэгчдийг алмайруулж байлаа. Шалгаруулагт болж буй талбайгаар дүүрэн энгийн боржин чулуунаас эхлээд гам мэт хатуу, хар төмөрлөг хад хүртэл төрөл бүрийн чулууд хөглөрнө. Сул дорой нэг нь боржин чулуу хагалж байхад Тао овгийн шилдэр залуус том хэмжээний хар төмөрлөг хадыг ганц цохилтоор цуулж байв. Хэдийгээр жам мянгат цохилтын хүчийг голчлохгүй гэж хэлсэн ч оролцогчид өөрсдийн хүч чадлыг батлах гэж хоорондоо чимээгүйхэн өрсөлдөж байлаа. Оролцогчдын үзүүлбэр үргэлжлэх тусам хагалж буй хадны хэмжээ томорч, үлэгчдийн уухай улам бүр чангарсаар. Дараагийнх нь Лиан Чэнью. Жан Тан нэрийг нь дуутахад Лиан Чэнью бардам алхсаар тавцан дээр гарлаа. Лиан ханхүү манд тугай. Лиан ханхүү мянган жил мандаж энэ ертөнцийг нэгтгэх болтугай. Лиан овгийн бэлтгэлийн ангийнхан хамаг чадлаараа хашгиралдаж эхлэв. Жао Тэжүү халагдсанаас хойш тэд бүгд Лиан Чэньюгийн 1 номерын додоогч болох гэж уралдаж байлаа. Ялангуяа Жао Тэжүү 2 дугаар гэмээр нэгэн залуу бусдаасаа илүү чанга хаширах нь Лиан Чэньюд хүртэл эвгүй санагдав. Мянган жил мандна гэдэг үг энэ том талбай дээр дэндүү инээдтэй сонсогдож, Тао овгийнхан дооглон инээлдэж байлаа. Лиан Чэнью тэднийг үлдэн нүдэ аниж тэнгэр газрын энергийг мэдэрч эхлэв. Цагаан хаш тавцсан үнэхээр л алтан луу армийн эрдэнэ байлаа. Түүн дээр зогсоход асар их ариун энерги бие рүү цутгаж, Лиан Чэнью өөрийн мэдлгүй сайхан байна хэмээн дотроо ухайлж. Луугийн шүрмэс барын ясны нударга үзүүлж эхлэв. Түүний хөдөлгөөн бүр нь хүчрхэг бөгөөд эрч хүчтэй байлаа. Нударга зангидах тоолонд эргэн тойрны агаар хойлрон хүчтэй салхи болон зүг бүрт сарнээн. Хүндэтгэлийн суудлд суух Тао овгийн ихэс дээдсүүдч түүнийг жижиг тосгоноос гаралтай гэхэд ийм төвшөнд хүрснийг нь хараад басамжилсан харцаа татаж ав. Гэвч И Юуны нүдээр харахад Лиан Чэньюгийн техник нь маш олон алдаатай байлаа. И Юун өөрөө Лин Шинтүүний зааж өгсөн Тай Шэн гүрний хамгийн төгс луугийн шүрмэс барын ясны нударгыг эзэмшсэн хүн. Лин Шинтүүн зөвхөн судар өгөө зогсохгүй, судар дээрх зураг бүрийг өөрийн гараар тайлбарлаж, нарийн нууцуудыг нь тэмдэглэж өгсөн юм. Лиан Чэньюг хөдөлж байх зур И Юун түүний техникээс 28 ширхэг том алдааг олж харав. Хэрв тэд үхэх сэххээ үзэн тулалдвал энэ 28 алдаа бүр нь Лиан Чэньюг ялагдалд хүргэх боломж байлаа. Тас. Лиан Чэньюгийн биедэх яснууд аянга мэт нүргэлж эхлэв. Бум. Түүний шүрмэсүүд нь чангарсан бом шиг дуурна. Энэ бол луугийн шүрмэс. Барын ясны нударгын хамгийн дээд түвшин буюу ясаа бар шиг хатааж, шүрмэсөө луу шиг сунгаж байгаагийн илрэл байлаа. Уухай. Лиан Чэнью чангаар хашгиран тавцангаас үсрэн бууж, термийн чулуу шиг том хэмжээтэй хар төмөрлөг хатыг нэг цохилтоор бот нэргэв. Чулууны хилтерхийнүүд зүг бүрт үсэрч, Лиан Чэньюгийн нүдэнд баяр солон тодров. Энэ бол түүний гаргаж чадах хамгийн дээд хүч, түүний амьдралын хамгийн оргил мөч байлаа. Тэрээр хавдаж удайсан нударга бацлан, үзэгчид рүү бардам харж, эцэст нь харцаа И Юун дээр тогтов. Түүний харцанд басамжлал, өшөө авалт нэвт харагдана. Тэрээр И Юуныг урдчилсан шатанд сүр сүл дээрээ давсан байж болох ч, жинхэнэ тулааны техник, хүч чадал дээр бол өөрийг нь хизээч гүйцэхгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Муу бол чиний ээлж ирэхээр яаж боржин чулуу хагалж шившиг болохыг чинь харъя гэж Лиан Чэнью дотроо зүгнөв. Тэрээр И Юуныг хамгийн ихтэй эгэл цусны 5 дугаар төвшний эхэнд яваа. Тэгээд ч Яа Юанаас хулгайгаар сурсан техник нь дутуу долимог байгаа гэж бодож байлаа. Лиан Чэнью тавцангаас буухад Жан Тан дараагийн хүний нэрийг дуутахаар бэлтгэв. Шалгаруулалтын дараалал нь эхний шатны эренбээр явагдаж байсан тул И Юуны ээлж тун ойртжээ. Лиан Чэньюг тавцангаас буусны дараа эгэл цусны төвшнийхнээс ердөө 5 хүн үлджээ. Тэдний нэг нь И Юун, харин үлдсэн 4 нь бүгд Тао овгийн шилдэг залуус байлаа.
Эдгээр залуус Лиан Чиньюгээс ч илүү хүчтэй техник үзүүлв. Тэдний багш нар нь Тао овгийн нэл ягаан цусны оргил төвчний маструуд тул Яо Юанаас хавьгүй илүү байсан юм. Лиан Чинью хүртэл тэдний луугийн шүрмэс, барын ясны нударгын цар хүрээ өөрөөс нь илүү байгааг дотроо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Түүний дотор айдсын харанга дэлдэж эхэллээ. Урдчилсан шатанд дөнгөж ихний тавд багтсан тэрээр энэ шатанд байр суурь алдаж магадгүй болжээ. Тао овгийн 3 шилдэг залуу үзүүлбэрээ дуусгасны дараагийнх нь Та Юншяо. Эгэл цусны төвшний оргил төрсөн Та Юншяогийн нэрийг дуудахад талбай тэр чигтээ нэжигнэв. Энэ бол Тао овгийн нутаг. Үзэгчдийн 99% нь Тао овгийнхан байсан тул тэдний 3 дугаар ханхуу гарч ирэхэд уухайлан хаширалдах нь аргагүй байлаа. Тао Юншяо уухайн дунд бид уурч маш бардам асгасаар цагаан хаш тавцсан дээр гарав. Тэрээр энэ шалгаруулалтанд үнэмлэхүй язна гэдэгтээ итгэлтэй байлаа. Өнөөдөр түүний эцэг болон овгийн ахлагч нар түүнд асар том бэлэг бэлдсэн нь энэ өдрийг түүний ховийн тайз болгож өгсөн юм. Тэрээр өдөгчд болон бусад оролцогчид руу ихэмсгээр хараад и юуныг аль хэдийн нүдэндээч тоохоо байлсан байр. Өнөөдөр Тао Юншяо бусдад тэнгэр газар шиг ялгаа гэж юу болохыг жинхэнэ утгаар нь харуулах болно. Тао Юншяо гараад өгөхөд нэгэн өвгөн торгоор ороосон урт зүйл 2 гардан авчирч өгөв. Энэ бол сэлэн байлаа. Үзэгчид гайхан шуугилдав. Өнөөдрийн хүртэл хэнч зэвсэг ашигласангүй. Зүгээр нэг элд жад далайхыг хэнч хийж чадахч жинхэнэ тулаанч хүн зэвсгийг биеийнхээ нэг хэсэг болтол нь эзэмших ёстой байдаг. Ихэнх залуус нэл ягаан цусны төвшөнд хүрэх гэж хамаг цагаа зарцуулдаг тул зэвсэг эзэмших зав гардаггүй. Гэтэл 14 настай энэ хүү бясалгалаараа манлайлаа зогсохгүй. Сэлэмний урлагт суралцсан нь Жан Мянгатын анхаарлыг хүртэл эрэхгүй дадлаа. Та Юншя сэлэмний торгон оролтыг задлахад 2 тохой илүү урттай. Эртний хийцтэй бариулт нь могоон арьс ороос нь богино сэлэм гарч ирэв. Энэ сэлмийг хараад хүндэтгэлийн суудалд суух Та овгийн ахларч нарын царайнд бахархал бас хүү түгшүүр холилдон тодорлоо. Энэ бол тэдний овгийн өвөг дээдсийн эрдэнэ байв. Та овогт эм хос сэлэм байдгийн өнөөдөр Та Юншяогийн барьсан нь эм сэлэм нь байлаа. Тэргүй ахлагч Юмшиод энэ сэлмийг өгөх нь зөв гэж юу? Бусад хүчнүүдийн нүдэнд өртөж овгоо сүрүүлэх аюул дуудах үед гэж нэг нь ахлагч шивнэв. Энэ хос сэлэм нь хүний биеийг сэлэмний эрчмээр угааж цэвэрлэх шидтэй бөгөөд зөвхөн овгийн сүрлийн үед л гаргаж ирдэг онцгой эрдэнэ байсан юм. Тэргүүн ахлагч хэмээх хатингэр өвгөн сахлаа илбэн хариулв. Тай шинэ гүрэн гэдэг чинь ямар агуу том билээ. Бидний энэ муу 2 сэлмийг тоохч үгүй. Харин бид үрд мөх энэ ядуу зэлүүд нутагт нуугдж амьдрах уу? Одоо бид хүч чадлаа харуулж жирийн нэг овг бус жинхэнэ язгууртан гэр бүл болох эхлэлдээ тавих царин болсон. Та овг олон зуун жил нууцлан хоримтлуулсан хүчээ өнөөдөр л дэлгэж байгаа бөгөөд Та Юншяо тэдний нүүр царай болон сонгогдчихэ. Жан Мянгата Та Юншяо бардам аширв. Миний үзүүлэх техник бол Тэнгэрийн нууц 9 сэлэм. Энэ нэрийг сонсоод энгийн иргэд гайхсан ч Лиан Чинью шиг тулааны ертөнцийнхэн бүгд дотор нь палхив. Энэ бол луугийн шүрмэс, барын ясны нудрахтай энэ зэрэг цөхөөц, булчин шүрмсийг 9 өөр сэлэмний хөдөлгөөнөөр хатаадаг ховор судар байлаа. Та Юншяо нэгэн зэрэг 2 өөр дээд зэрэглэлийн техник эзэмшсэн байв. Лиан Чинью одоо л энэ том овгийн суур баялаг гэж ямар аимшигтай зүйл болохыг мэдэрч өөрийнх нь саяны бардамнал ямар инээдтэй байсныг ухаарлаа. Та овгийн нууцлж ирсэн өвөг дээдсийн сэлэм болон Тэнгэрийн нууц судар хоёрын хослол ямар аимшигтай хүчийг дагуулах бол Тэнгэрийн нууц 9 сэлэмээ. Жан таны царайнд гайхшрал тодров. Тэрээр энэ жижигхэн хоцрогдмот овгийг арай л дутуу үнэлсэн болортой. Сайн байна. Сэлэмний урдгийвч нь харцгаая. Жан таны энүг Тао Юншиод улам их урам зориг бардамнал нэмлээ. Тао Юншио сэлмээ суглан бүжиглэж эхлэхэд сэлэмний гэлба яг л цасан ширхэг бутрах мэт нүд гэлбэн байлаа. Тэнгэрийн нууц 9 сэлэм бол маш үзэгсэлэнтэй тансаг техник юм. Луугийн шүрмэс, барын ясны нудраг, бие хатаах шилдэг техник мөн боловч хөдөлгөөний уран тансаг байдлаараа энэ сэлэмний техниктэй яагаад ч өрсөлдөж чадахгүй. Энэ сэлэмний техник нь зөвхөн гаднах булчинг бус дотоод 5 цул эрхтнийг энергиэр угааж чирэгжүүлдэг тул луугийн шүрмэстэй төгс хоршдог нууц эрдэн байв. Тао Юншяо хэдийгээр их цантайч түүнд бардамнах хангалттай шалтгаан байлаа.
Түүний гарт байгаа хоёр тохой урттай эм сэлэм яг л амьд мэт гиншиж, луу бар архирах мэт чимээ гаргана. Тэрээр хэдийгээр хүн сэлэм хоёр нэгдэх дээд түвшинд хүрээгүйч хамаг анхаарлаа сэлмэндээ төвлөрүүлж, түүнийг яг л өөрийнхөө гар мэт чөлөөтэй удирдах байлаа. Үү. Эм сэлэмний гинших чимээ улам чангарсаар. Тао Юн Шао болон сэлэмний эрчим нэгдэж, нэгэн үгээр дүрсэлшгүй хүчрхэг сүр хүч үүсгэв. Энэ хүч дээд зэгтээ хүрэхэд агаар зүсэх хурц чимээ гарлаа. Шүү. Сэлэмний ирээс нүдэнд харагдах үс энергийн давалгаа садих зүсэн нисэв. Энэ бол сэлэмний эрчим байлаа. Тас. Тао Юн Шаогоос 10 алхмын цаана байсан түүмпэнгийн хэмжээтэй хар төмөрлөг хад энэхүү хийн давалгаанд оногдсон агаарт буторч унлаа. Үзэгчид уулга алдан хашгиралдав. Жан таны хөмсөг үл ялэг өргөгдлөө. Эгэл цусны төгшөнд сэлэм эзэмшдэг хүм ховор байхад сэлэмнээс энерги шидэж чаддаг хүмүүрч хуруу дарам цөөн байдаг. Тао Юн Шао сэлэмний урлагт үнэхээр гоц авьяастай байлаа. Гэвч Тао Юн Шао үүгээр зогссонгүй. Тэрээр агаарт буторч буй чулууны хилдэрхийн нүд рүү гэрлийн хурдаар үсрэм очлоо. Цас. Ердөө хоёрхан амьсгааны дотор хэдэн 10 удаа сэлмээ завчив. Эм сэлэм төмөр хадыг яг л шавар шиг зүсэж, түмпэн шиг чулууг яотон шиг жижигхэн шоо дөрүүлжин болгон хувааж газар тунгав. Уухай. Та овгийн үзэгчид галзуурах шахан баярлан хаширалдаж, тэдний уухай далайн давалгаа мэд нүргэлнэ. Овгийн ахлагч нар сэтгэд хангалуун инээмсэглэж, тэдний зориг биелснийг мэдэрлээ. Тэдний хүч чадлыг жамянгат хүртэл дажгүй шүү хэмээн магтсан нь та овгийнхний хувьд хамгийн том нэр төрийн хэрэг байв. Талбай дээрх баяр хөөр бүтэн хүч чадах хугацаанд үргэлжилж, хүмүүс та Юн Шаог аль хэдийн энэ шатны ядагч болсон гэдэгт итгэл төвс байлаа. Гэтэл Жан Танг чангаар зарлав. Эгэл цусны төвшний хамгийн сүүлчийн оролцогч И Юн тавцсан дээр гар. Хүмүүс сая л нэг юм саналаа. Тийм шүү дээ. Өнөөх эхний шатны тэргүүн байрын жаал үлдсэн байсан шүү дээ. Тэр жаал ямар ч зал хэрэглээгүй бол үнэхээр аимшигтай сүлсүлдтэй гэсэн үг. Гэхдээ сүлсүлд байлаа гэд бодит хүчгүй бол яах юм бэ? Юн Шао ханхүүгээс 2 насаар дүү хүүхэд хүчээрээ хизээч гүйцэхгүй гэж үзэгчид хоорондоо ярилцсан. Энэ бол зэрлэг догшин нутгийнхний энгийн логик. Хэрэв И Юн нэг зохилтоор хар төмөрлөг хад буталж чадахгүй л бол түүний тэр сүлсүлдгээ чинь зүгээр л хоосон хийрхэл болж таарах байв. И Юныг тавцан руу алхахад Лиан Чэнью замдан тааралдан багталтайгаар доголов. Жаалхуу, амжилт хүсье. Муу боол минь олигтойхон үзүүлбэр хийж эзнийхээ нэрийг унгава. Лиан Чэнью И Юныг Яо Юанаас хулгаагаар сурсан дутуу техникээ үзүүлж та Юн Шаогийн өмнө шившиг болно гэж бат итгэж байв. И Юн алхаагаа сааруулан Лиан Чэнью рүү эргэж хараад ямар ч хувирлгүйгээр зогслоо. Юуга хараавэ гэж Лиан Чэньюг инээхэд И Юн хэнэгч үгүй хэлв. Тэнэг амтан харж байна. Ингэж хэлээд тэр цааш алхлаа. Лиан Чэньюгийн царай тэр дороо бариаж муу гүлэг давраад байгаараа химэн шүд 100 хоцров. Харин И Юн түүнийг огт тоосонгүй тайвнаар хаш тавцсан руу өгслөө.